Сайн бацгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За миний 2 дахь дугаар эхэлж байна. За би өмнөх дугаар дээр уран зохиолын ном ярьж магадгүй гэдгсэн шүү дээ. Тэгээд ийм ном барьсан сууж байна. Франц Кафкагийн Эцэгтэй бичсэн захидал. Тэгээд би энэ номыг ярихаас өмнө би бяцхан домог ярьж өгье. Ямар домог вэ гэвэл энэ номон дээр байгаа домог. За. Шууд яриад эхэлчихье. Эртний Грекийн үед нэг Нарциссус хэмээх үзэсгэлэнтэй үгээр хэлхийн аргагүй тийм сайхан залуу амьдардаг байжээ. Тэгээд харсан болгоно дурладаг. Тэгээд тэр дурлаасаа болоод маш их шаналдаг. Тэгээд тэр олон дурсан бүсгүүчүүд тэр олон одоо ойн уулын савдгууд ингээд хайраа хичрэхэд Нарциссус хэнийхэн ч одоо сэтгэлийг хүлээж авдаггүй. Яагаад гэвэл маш тийм өөртөө итгэлтэй, бүр дэндүү өөртөө итгэлтэй. Тэгээд бардам, онгороо өөртөө тийм дуурсан тийм залуу байсан. Тэгээд тэр олон савдгийн одоо дундаас нэг савдганд бүр ингээд Нарциссуст ингээд бүр ингээд өс санаад тэгээд бурхтаас ингээд гуйдаг байхгүй юу? Одоо юу гэж гуйх вэ гэхээр Нарциссусын ингээд бусдад бэлгэлдэг тэрхүү зовлонг өөрт нь өгөөч гэж гуйдаг байхгүй юу? Тэгсэн өс хонцонгийн бурхан тэр үгийг нь сонсоод биелүүлэхээр болдгийг. Тэгээд Нарциссус нэгэн өдөр ан хийгээд ойд явж идэг байхгүй юу? Тэгээд аман цангадаг. Тэгсэн тэр ойд нэг гой цөөрөн байсан. Тэр цөөрөн нь маш тийм тунгалаг хүн амьтны хөл гар хүрч байгаагүй нэг тийм онгон дагшин тийм цөөрөн байсан байхгүй юу? Тэгээд Нарциссус тэндээс ус уух гад ингэ тонгоосон чинь урд хожид харж байгаагүй. Тийм гоё төрхтэй хүн харсан байхгүй. Тэгээд бүр тэрэндээ шууд дурлаад дуурлахтаа энэ цөөрмийн савдаг байх гэж бодсон. Тэгээд үнсгээд ойрцсон чинь нөгөө дүрсэн зам гарсан. Тэгээд нөгөө хараагцсан учраас нэг өөрийнхөө дүрхийг харж байгаа гэдгийг мэдгүй байгаа байхгүй. Тэгэл ингээл ойртохоор алга болоод хотхоор нөгөө дүрсэн гарч ирээд тэгээд Нарциссус одоо бүр нөгөөтгөндөө бүр ингэж хэлдэг байхгүй юу? Ингээд бүхий л ингээд бүсгүйчүүд бүхий л ингээд савдгууд ингээд надад ингээд дурлага. Харин чи л намайг тоохгүй. Тэгээд би ингээд чамайг ингээд ядаж ингээд дэрэгдэс чинь ингээд хараад сууж байж болох уу гэд. Тэгээд ингээд одоо юу гэдэг эргэн тойрон оршин дэлхий одоо тэгэл хоол унд бүх зүйлийг бүр умартаад ингээд өдөр шөнөгөө одоо өөрийнхөө нөрсийг хар суусаар байгаад тэр газараа өөд болдог. Тэгэд тухайн цөөрмийн одоо савдгууд нь ингээд Нарциссусыг ингээд өргөдөөд одоо оршуулах гэсэн чинь бүр ингээд биенч байхгүй бүр ингээд замгарсан. Харин оронд нь хөвтчихсэн одоо газраас нь маш тийм үзэсгэлэнтэй гоё юм ягаан юм шаргал юм голтой юм цэцэг одоо ургажлтай. Тэгээд Нарциссусын дурсгалт нь ингээд одоо зориулаад тэр цэцгийг Нарциссус гэж бас нэрсэн юм билээ. Хэрвээ та нар ингээд сонирхоод хайгаад үзэх юм бол тэг зөндөө юм гоё цэцгүүд гарч ирнэ. За тэг ийм байгаа. За миний ингээд ярьсан домог маань юутай холбогдох вэ гэхээр энэ номтой холбогдно. Энэ номон дээр зохиолчийн нарциссист аавын талаар гардаг. Зохиолч өөрөө бол одоо ямар хүүхэд байсан бэ гэхлээр маш тийм эмзэг, мэдрэмтгий, тэгээд удаан одоо хөдөлгөөнтэй одоо хөдөлгөөн хийх дургу, маш тийм даруухан, маш тийм ухаадаг. Ер нь бол айгүй тийм одоо уран бүтээл сэтгүүтэй ч гэх юм уу ерөнхийдөө нэг тийм хүүхэд байж л тэгсэн аав нь болохоор эсрэгээрээ одоо маш тийм хатуу тэгээд сахилга баттай тэгээд дайчин
дэндүү өөртөө ихтэй, бардам тийм хүн байсан. Тэгээд хүүгээ болохоор яг өөршгөө байх гэж бүр ингэж шахаж шаарддаг байсан. Ядаж хахад энэ хүүч нөгөө одоо анхных нь хүү ахгүй юу? Анхны ууган хүн. Тэгээд нөгөө доор нэг хоёр эрэгтэй дүү байсан нь болохоор юу араас ингэж өнгөрөөд нас орсон. Тэгээ ерөөсөө ингэж айлын том хүү. Тэгээд нөгөө хоёр өнгөрсөн хүүхний араас нь 3 охин гарч ирсэн. Тэгээд одоо энэ эцэг яасан бэ гэхээр ерөөсөө бүхий л одоо боломжоо энэ хүү рүүгөө одоо ингэж энэ хүүдээ ингэж өгсөн гэх юм уу? Энэ хүүдэд зориулсан. Тий. Эцэг нь одоо тэгж бодож байгаа байхгүй. Би ингэж ганц хүүдээ бүхнээ ингэж зориулж байгаа. Би ингэж чамд ингэж би чиний төлөө одоо ийм их зүйл хийж гин. Би багада ингэж ийм хэцүү амьдрал туулсан тий. Би энэ болгоныг би давж гарч чадсан. Би та нарыг би хангалуун сайхан амьдруулж байгаа. Одоо гэл одоо аюу их гэж хүүхдүүдэд ялангуяа энэ Кафкаг болохоор маш их тэгж одоо үгээр ингэж хүчрхийлдэг байсан. Тэгээд угийн юм нөгөө эмзэг хүүхд чинь нөгөө тэр ингээд хэлсэн үг болгоныг нэг бүр ингээд дотроо ингээд тээгээд шаналаад бүр ингээд гомдоо тий гомдол нь бүр ингээд тайлдахгүй насанд хүрсэн хойноож тустай гарсан ч амьдрал дээр ажил төрөл дээр гарсан ч юусоо тэр гомдол нь тайлгадаагүй. Тэгээд хоёр ч удаа ингээд хүнтэй гэрлэж оролцсон боловч бүр гэрэлж чадаагүй. Тэгж явсараад энэ хүмүүс маань залуу маань 35 наснда одоо аавтаа эвдэрх одоо зорилгоор одоо энэ цахиаг бичсэн. Одоо бичгтээ цахиагаа одоо яг хүүхэд байхдаа би яг юу мэдэрдэг байсан бэ гэдгээ маш тийм боддоор үнээр дээрэс нь шүүмжсэн өнгө хаястай ингээд бичсэн байхгүй юу. Тэгээд энэ цахиагаа ээжтэй одоо өгсөн чинь ээж нь энэ цахиаг нь аавд нь нөхөөс айгаад за одоо яагаад айсан гэхлээр одоо эсвэл одоо энэ хоёр харилцаа бүр уламд ордонч бодсон юм уу те эсвэл одоо аавынх нь уур нь одоо маш их хүрэмдэгч бодсон юм уу. Тэг ямар ч тач аавд нь одоо энэ цахиаг нь одоо өгөөгүй буцаагаад хөөргөө явуулсан. Тэгээд хожим нь энэ цахиа нэм ном болж одоо гарсан. Тэгээд Кафка бол хуулийн сургууль төгссөн билээ. Тэгээд хуулийн сургууль төгсөөд тэгээд даатгалын компанид бүр 14 жил ажиллаад 14 жил ажиллахдаа бүр 4 удаа ингээд бүр тушаал дэвшээд айгүй тийм сайн ажилтан байсан. Тэгсэн ч гэсэн хажуугаар нь олон юм зохиол бас өгүүлдэг бичсэн. Тэрийгээ ингээд хэвлэн гаргаад хүмүүс ч хурж эхэлсэн те. Тэгээд тэгсэн ч гэсэн доторх нөгөө ингээд сэтгэлийн шаналд ингээд байгаа л гэсэн. Өөртөө итгэлгүй, холчхоор аймхай те. Тэгээд тэр байдал нь одоо мэдээж би махад бодсон ч гэсэндээ нөлөөлсөн шүү дээ. Тэгээд 30 гарсан хойноо тийм уушгины сүрээ тусаад тэр сүрээтэйгээ сүрээ нь одоо архагшаад ингээд удаан хугацаанд байсаар агаад ингээд 40 наснда нас орсон юм билээ. Тэгээд би энэ номыг уншичаад ингээд тэгээд Кафкагийн ингээд товч намтрыг ингээд уншаад ер нь айгүй өрөвцөн өрөвдөх хажуугаар ер нь ийм нарциссист хүмүүс угаасаа бидний амьдралд угаасаа байдаг. Тэгээ хэрвээ ийм хүмүүстэй амьдардаг бол одоо чинь яах вэ тий? Хэрвээ одоо би жишээ нь одоо чи миний нөхөр нарциссист байсан бол одоо ямар байх байсан боч гэдэг юм уу? Тийм одоо янз бүрийн ингээд бодол ингээд толгойд ингээд эргэлцсэн байхгүй. Тэгээд би одоо нарциссист гэдэг одоо хүний талаар ингээд товч яриа гэж бодсон. Хэрвээ анх удаа нарцисс гэдэг үг хэрвээ сонсч байгаа бол за ер нь одоо ийм хүн байдаг юм байна гэд бас мэдээд авчих зүгээр. Одоо ялангуяа дөнгөж амьдрал дээр гараад ингээ хүнтэй одоо суугч байгаа залуучууд бол аль болох юм нарциссист хүнээс бол би бол зайгаа авсан дээр л гэж бодож байна. Ерөнхийдөө жоохон анхаарал хөвднээс бас ингээ жоохон мэдээллийн чанартай тэгээд би энэ талаар ярив. Тэгээд нарциссист хүн ямар одоо бидний амьдрал тунд ямар хөө байдалтай амьдардаг вэ гэхлээр ерөнхийдөө юм мундаг хүмүүс заяа. Гаднаас харахад бол үнэхээр мундаг хүмүүс, амжилттай хүмүүс. Одоо албан байгууллагад одоо тэр менежертэй үнэхээр мундаг сайн менежерийн ажил хийждэг, удирдаг албанд ажилладаг тий бас их хөөрхөн хэдэн хүнтэй бас компани захирлууд ч гэдэг юм уу. За одоо цэрэг цагдаагийн газар бол ингээд нэлээд ингээд сайн ингээд тушаал сайн дэвшдэг том цолтой хүмүүс тий
байдаг. Тэгээд тэгээ энэ шинж чанар нь ерөнхийдөө ил одоо бидний нэг харагдах байдал нь болохоор ийм баггүй юу. Харин одоо тэр цаад талдаа далд хэлбэрээр одоо гэр бүлтэй хамгийн ойр дотны хүмүүстэй бол үнэхээр тийм хүчирхийлэгч хүмүүс. За тэгээд хүчирхийлэл нь ер нь яаж явагддаг вэ гэхээр ерөөсөө амаар явагддаг. Ерөөсөө амаараа хүчирхийлдэг гэсэн хүнийг. За яаж хүчирхийлэх вэ гэвэл за одоо ингэ хажуудах хүний ингэ ерөнхийдөө хэмлээд байдаг. Хийсэн үйлдэл болгоны шүүмжлээд байдаг. Алдаа мадгийг маш хурцаар шүүмжлэн, хэлнэ, заан, зөвлөн тэгээ бүр дээрэс нь бүр доромжлон. Тэгээд энэ бүх ингээд өгөн муухай юм хүчирхийллийг ингэж үйлдэж байхдаа хизээж тэр хүн маань гомдох үедээ миний энэ хэлсэн үг тэр хүнийг шархлуулах үедээ гэж хизээж бодохгүй. Одоо сүүлийн үед эмпати гэж аяг яриад байгаа шүү дээ. Эмпати чанар энэ хүнд ерөөсөө байдаггүй. Тэгээд гадна байдлын хувьд бол гадна төрхийн хувьд би аягүй тийм сайхан авч явдаг. Сайхан хувцдаг өөрийгөө ингээд сайхан бие бэлтрээгүй хөгжүүлдэг. Одоо магадгүй одоо тэгээд фитнесээр хичээлдэг ч юм уу одоо тэгээд одоо юу гэдэг спортоор хичээлдэг ч юм уу. Одоо биенийхээ харагдах байдалтай хүртэл ингэж анхаарал хандуулдаг. Тэгээ бас ингээд оюун ухаан наацтан давхар хөгжүүлдэг, сурдаг, суралцдаг. Ийм хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд гэтээ би ийм хүмүүс гэдэг нь бүгд ийм гэсэн үг бол биш. Ер нь ихэнх нь ийм гэсэн үг. Тэгээд бас яг одоо ингээд бодож магадгүй л ер нь ингээд яхаараа ингээд ийм өөртөө ихтэй ийм мундаг ийм дайч хүмүүс яхаар ийм нарциссист байгаа юм би хүн болгонд байдаг одоо зан чанар юм биш үү гэж хадаа бас бодож магадгүй. Гэтэл ялгаатай заяа. Одоо чинь би өөртөө ихтэй бардам ийм мундаг хүн байдаг ч үгүй л доо. Гэтээ би тийм нарциссист хүн биш шүү заяа. Жишээ нэг ярьж байгаа. Тэгээд наанад би одоо ингээд харагдах байдал нь онгороо сагсуу өөртөө ихтэй бардам тэгээ бас ингээд дайчин бас ингээд хөөрхөн амжилттай яваа юм жирийн залуу байдаг ч үү. Тэнгүүтээ амьдрал дээр гэр бүл дээр орохоор би гэр бүлдээ тийм муухай ариш гарахгүй. Нэгсэндээ би ойр дотны хүмүүсээ би гомдоохгүй заяа. Зүгээр л байна гэсэн үг. Харин нарциссист хүн бол тийм шахахгүй юу. Далд хэлбэрт ерөөсөө хүчрхийл явагдчихийдэг. Тэгээд энэ хүмүүс наана ингээд лаг ингээд өөртөө ихтэй харагдаж байгаа юм шиг боловч эсрэгээрээ үгүй. Тэгээ өөртөө итгэх байдал нь амар тийм юутай, савлгаатай. Нэг ингээл зүйлийг хийж чадахгүй, нэг алдаа гаргачих юм бол нөгөө өөртөө итгэх нэг унтарчдаг. Тэгээд өөртөө итгэх нэг унтарчхаараа стресс тэрээ заавал тэрийгээ ингээд хин нэгэнд гаргаж байж хажуудахтаа ингээд одоо хажуудахаа хэмдэж ингээд оромжиж дээрлэгэж тэгж байж ингээд санаа намардаг. Тэгж байж ерөнхийдөө энэ хүний стресс нь тайлагддаг гэсэн үг. Тэгээд нэг өсөндөө хажуудах хүмүүсээ одоо ингээд өгтөл нь бүр ингээд доош нь хийж бүр ингээд доромжилчоод тэгээд өөрийгөө гэдэг мундагаар мэдэрдэг гэсэн үг байхгүй юу? Хүн залгаадах юм. Тэгэж өөрийгөө гэж мундагаар мэдэрдэг гэсэн үг. Ерөнхийдөө байнгын л өөрийгөө ингээд лаг мундаг гэж ингээд би бусдаас илүү би бусдын дээгүүр энэ надаас доор гэсэн ийм одоо сэтгэл зүйн тийм асуудалтай амьдарч идэг хүмүүс байгаа байхгүй юу? Тэг ямар сандаа нөгөө нарциссист би хүний эмгэг гэдэг бүр онцлоод байгаа шүү дээ. Доош гэдэг чинь угаасаа тэр өвчин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс бол нэгсэндээ ингээд сэтгэл зүйн юм одоо өвчтэй хүмүүс гэсэн үг. Бас ингээд хитрхи одоо энэ хүмүүсийг ингээд одоо шүүгээд би өстой ийм нарциссист би ийм эмгэгтэй би хүнд би дургу өдр гэл хитрхи ингэж гадуурхаж бас болохгүй. Энэ хүн чинь бас ингээд багтаа угаасаа гэмтэл авсан байгаа. Тэгээ хүүхэд байхдаа угаасаа бас нэг гэмтэл аваад тэр гэмтэлэн тэгэл явсаар хагаад иймэрхүү болсон байгаа байхгүй юу? Тэгээд нарциссист хүн одоо хаанаас ийм нарциссист хүн гараад ирвэ гэдэг юм бол багтаа одоо эцэг гэхээсээ бас их ингээд юм хүчрхийлэл одоо авдаг, мэдэрдэг тий маш их тийм дутууны комплекстэй өссөн хүүхдүүд бас ингээд ийм болж магадгүй. Хоёрдугаарт
хитрхи их ингээд бүр ингээд юм шүтүүлж өссөн хүүхдүүд одоо ингээд жоохон ингээд амжилт гаргахаар нээж амар амар урамшуулаад те урмын үг нь бүр хэрээс хэтрээ те бүр хэтрүүлэн ингээд хүүхдээ бүр магтдаг. Тэгэл хийсэн болгоныг магтдаг. Тэ загнаж зөвлөн загнана гэж байхгүй. Тэгээ дээрэс нь одоо найз нөхдөд хүүхдүүд чинь муудаад ороод ирэхэд те ерөөсөө миний хүүхдийн зөв гэсэн хандлагатай авч үздэг те одоо ингээд тэр хүүхдүүдийн буруу миний хүүхдийн зөв ч гэдэг юм. Энэ хүн хүмүүжлийн ингээд хитээцсэн хайр халамж нь энэ бас ингээд нарциссист одоо хүний ингэж одоо би болгоод юм байна. Одоо тэгээ сүүлийн үед бол бүр нарциссист хүмүүс бүр ингэ ихсэж байгаа юм л дээ. Яагаад гэвэл нөгөө сошиал бүр ингээд амар хөгжөөд тэгээ өөрийгөө гайхуулах боломж бүр ингээд бүр ихссэн. Одоо тэгэл би одоо ийм газараар одоо ингэж явж гин ингэж аяа зугааж гин гэдэг гайхуулдаг ч юм уу бүр ингээд тэр нь бүр хэрээс хэтэрсэн байхгүй юу. Тэрнээс бол хүн болгон дуртай зүйлээ ширлээд гайхуул байж болно шүү дээ. Гэтэ нарциссист хүмүүс бол тийм биш. Тэгээ дээрэс нь хитрхи ингээ өөрийгөө гайхуулдаг те. Одоо би хаагаараа бүр ингээд гайхуулаад одоо байгаа шүү дээ. Угаасаа хаас агууд бид нар тийм харж байгаа. Энэ байдал нь бол одоо нарциссист хүнийг улам ингээд дэмжиж өөгшүүлж байгаа байхгүй. За ерөнхийдөө бас ингээд юм байна. Тэгээд хэрвээ одоо ингээд чиний одоо ээж аав чинь нарциссист хүн байвал одоо яах вэ? Тэ чиний эхнэр чинь нөхөр чинь нарциссист хүн байвал яах вэ? Гэдэг юм асуулт ингээд толгойд ингээд бас орж иж байна. Яагаад гэвэл ажлын талбар дээр найз нөхдөд хувьд бол нарциссист хүнээс бол бид нар ингээд зайгаа одоо ингээд аваад холдож чадна. Тэгээ энэ заавал бид нар ийм хүмүүст ингээд дээрлэх хөрвч ингээд домжлуулаад байхгүй бид нар зайгаа авч чадна. Харин гэр бүлийн хүрээнд бол энэ чинь хэцүү байхгүй юу? Одоо жишээ нь аав нь одоо жишээ нь тийм нарциссист байгаад ааваасаа маш их тийм сэтгэлийн одоо ингээд шарах автсан тий. Тэгээд амьдралын гарсан ч гэсэн ингээд одоо тэр хэн гомдлон ингээд сэтгэлд ингээд байгаад байдаг бол ер нь тэр гомдлоо яаж ч жаа тайлах хэрэгтэй. Тий нэгэнт одоо тэгээд тэр чинь чиний аав чинь штэ. Тий хэрвээ чи аав чинь байгаагүй бол чи магадгүй энэ хорвоод ингээд тий хорвоогийн тоосыг хөдөлгөөд ингээд амьдраад явж чадахгүй. Тэгээ магадгүй тэр аав чинь чамайг өсгсөн хүмүүжүүлсэн тий. Тийм учраас ер нь бол яаж хийж байгаад одоо гомдлоо ингээд тайлах хэрэгтэй. Гомдоод яваад иж болохгүй. Тэгээд гомдлоо тайлах юм тул эхлээд ингээд ойлгох хэрэгтэй тий. Угаасаа миний аав, миний ээж нарциссист эмэгтэй байсан ч гэсэн тэгээ энэ бол миний ээж аав. Би үнэхээр ингээд ийм одоо ээж аавын хүүхэд ингээд болоод төрсөн ч гэсэн би өнөөдөр үдээ зэрэгтэй ингээд амьдарч байгаа ч гэдэг юм уу те. Ер нь ингээд ойлгож болох бүхий л талаас нь ингээд бодох хэрэгтэй. Тэгээ өөрийгөө ч гэсэн тийм гомдлоос ингээд чөлөөлөх хэрэгтэй. Тэгээд энэ зохиолын хувьд бол одоо ингээд аавыгаа ойлгох гээд нэг хичээгээд ингээд явсан боловч өнөөдөр аав нь ингээд нөгөө бас давхар ингээд хүүгээ уучлахгүй байсан бас учир байсан юм шиг лээ. Тэгээд ингээд магадгүй зохиолч маань 40 наснда нас бараагүй те урт хэрвээ ингээд үргэлжлээд ингээд сайхан өндөр нассан бол энэ зохиолч маань уучлах байсан байх. Гэсэн ч өөргөө нөгөө хугацаа байхгүй те. Тэгээ ингээд хорвоогоос ингээд яваад өгсөн надад бүр ингээд амар гонигтай санагдчихсан. Одоо яг тэхгүй тулд өөр хүүхдүүд бол яалтчгүй ээж аваа олоогоосаа уучлах хэрэгтэй. Уучлах бүхий л замыг те бүхий л бодлыг ойлгож болох одоо юу гэдэг ямар арга зам юу гэдгийг те магадгүй одоо сэтгэл зүйчтэй ч уулзсан болно шүү дээ. Тэгээ ер нь бол уучлах хэрэгтэй гэж би бодож байна. Харин эхнэр нөхрийн хувьд бол гэхдээ аюу хэцүү. Би бүр ингээд ярьсан чинь бүр ингээд амар сонь ингээд аим тавчтаад ах юм амар хэцүү санагдаад. За одоо жишээ нь би нэг өөрөө нэг эмэгтэй хүн болохоор яг эмэгтэй хүний өмнөөс ингээд мэдрээд байгаа байхгүй. Одоо жишээ нь миний нөхөр
нарциссист хүн байсан бол тэгээд одоо би энэ хүнтэйгээ амьдраад миний өөр хүүхэд одоо жишээ гарцсан яг өдийн энэ насн дээрээ шүү дээ. Яг тийм одоо тэгээд тийм амьдралаар би амьдарч байсан бол яах вэ гэж бодсон чинь надад бүр амар хэцүү бүр ингээд амар хэцүү санагдаж байна. За яагаад гэхлээр одоо би өөрөө дотроо бол ингээд аз жаргалтай тайван сайхан гэр бүлийг ингээд бүрдүүлэхийг ингээд хүсдэг хүн байсан чинь ийм эмэгтэй хүнтэй суугаад тэгээ энэ хүн маань ингээд намайг ингээд байнга буруутгадаг заяа. Байнга буруутгадаг. Тэгээд ингээд одоо хэрлэж мэрлэгээр ингээд намайг бүр ингээд одоо үгийн мухагаар ингээд оромжлдог. Тэгээд би тэрэнд нь бүр амар гомдсон байгаа. Дотроо амар ингээд шархалцсан. Тэгсэн ч гэсэн ингээд салъя гэхлээр заяа. Ингээд салж чадахгүй. Яагаад гэхлээр нарциссист хүн ерөөсөө ингээд хань ижлээсээ ингээд салдаггүй хүмүүс байдаг юм байна. Яагаад гэхлээр бусдад ингээд амжилттай лаг харагдахыг хүсдэг учраас эхнэрээсээ салцсан. Тэгээ магадгүй ингээд өхрөөс салцсан гэх юм бол бусад хүмүүс намайг юу гэж бодох юм бэ гэсэн нөгөө тийм бодол нь байсаар байдаг юм байна. Тэгэхээр ингээд хажуутаа бол тавьж явуул гэж байхгүй зав. Тэгээ ингээд бодохоор одоо би ингээд нөхрөөсөө ингээд салахыг хүссэн ч гэсэн завгүй. Тэр нөхөр маань ингээд надаас үнэхээр салахгүй. Тэгээ одоо би ер нь цаашдаа яаж амьдрах тий. Би ингээд сайхан ингээд сэтгэл маань ингээд амар амгалан би ингээд ад жаргалтай аим ингээд амьдрмаар байна гэд бодсон чинь хажуудах маань өөрчлөгдөхгүй тий. Тэ би энэ хүнтэй ер нь цаашдаа ер нь яах вэ гэд ингээд бодохоор надад бүр амар ингээд гаргалгаа ингээд олдохгүй юм шиг санагдаад байгаа байхгүй ингээд. Одоо яг ингээд шууд ингээд ямар бодлоо орж ирж ингээд гарах гэхлээр гаргалгаа байхгүй. Тэгээд ингээд насан туршдаа би энэ хүнд ингээд хүний хохирогч нь болоод ингээд амьдрах ёстой юм байх та гэж бодохоор бүр ингээд ер нь амар хэцүү байна. Ийм эмэгтэйчүүд ингээд байгаа гэж тоор бас амар айгу өрөвдөлтэй санагдаад ах юм. Тэгээд одоо нөхөртөө ингээд хэлдэг шүү дээ. Хоёулаа одоо сэтгэл зүйчдэр очие. Би ингээд одоо чамд ингээд чиний хэсүүг нэг амар гомдоод байна, надад хэцүү байна. Хоёулаа сэтгэл зүйчдэр очие. Чамд асуудал байна гэд эхлэхээр нарциссист хүмүүс чинь хүлээж авах нь бас муу. Яагаад гэвэл дандаа өөрийгөө бусдаас дээгүүр гэж боддог болохоор наад сэтгэл зүйчтэй чинь би очиж яах юм тий? Надад ийм зүйл хэрэггүй. Би угаасаа өөрийгөө мэдчихээн ч гэдэг юм уу тий? Иймэрхүү цан аршин гарахгүй гэж өстой хийж мэдэхгүй байхгүй. Тэгээд бас ийм бадаг. Нарциссист хүн тэр одоо хохирохчоо өөрөө ингэ сонгодог заяа. Тэг эхнэр нь сул дорой альва ажлыг хийхдээ жоохон дутууд үлмэг хийдэг тий. Оюун санааны хувьд ч гэсэн жоохон сулхан тийм байх юм бол ерөөсөө тэгэл тэр хүний хохирогч нь бол ерөөсөө тэг эхнэр болно. Тэг өөр хүүхдүүд бол эсрэгээр бүр хайрна заяа. Тэг бүр шүтэн. Хүүхдүүдтэй бол амар сайн эцэг. Хүүхдүүдтэй бүр хэр халтаахгүй. Хүүхдүүдээ сайн хамгаална, халамжлна. Тэг эсрэгээрээ ээжийг ингээд дэрлэхэд байна. Танаа ээж ч угаасаа ийм. Танаа ээж чинь угаасаа дандаа ийм алдаа гаргадаг. Танаа ээж чинь ийм чадваргүй сол дөрөж гэдэг юм. Ингээд давхар ингээд хүүхдүүдэд нь хүртэн гэж ээж ингэж муу юм шиг харагдуулаад байдаг. Тэгэхээр ингээд тэр ингээд эмэгтэй хүний бүр амар хэцүү болж байгаа юм. Одоо өсөж том болж байгаа хүүхдүүд нь ч гэсэн ээжигээ үл ойшиж ихтэн гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэг ингээд бодохоор одоо салах нь л одоо баг хамгийн зөв шийдэл юм шиг одоо санагдаж байна ингээд надад. Үнэхээр ингээд яагаад ч өөрчлөлтгүй хүний хажууд байна гэдэг чинь насаараа тий хөгшин болтлоо ийм шарахтай амьдрах гэхээр амар хэцүү. Тэгээд болж өгвөл салах талаар ер нь бодол зүгээр ах. Гэтэ сална гэдэг нь ч бас өөрөө амар хэцүү санагдаад байна.
За тэгээд бас нэг ийм байж болох юм. Эхнэр хүн нарцисс хүнээс бас өөр нэг эхнэр хүн байж бодно шүү дээ. Өөр хүн маш тийм чадварлаг мундаг эмэгтэй байж болно тийм. Тэгэх юм бол нарцисс хүн эхнэрээ шууд бас тэгэж хогшоо болгож чадахгүй. Яагаад тэгэхээр өвөл гэхээр өө ахгүй. Өөрөөс нь илүү магадгүй ингээд сайн хийж чинь, ажлаа сайн хийж чинь. Оюун ухаан потенциал явж гисэндээ одоо айгүй мундаг байна тий. Өөрөөс нь илүү сэтгэж чадчих тий. Тэгээ тим эмэгтэй хүнийг, тим эмэгтэйг яаж шүүмжилж чадах юм бэ? Чадахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн чинь хүүхдүүд рүү орно. Тэр хүний одоо байна хүүхдүүд нь болно гэсэн үг. Тэгээ одоо хүүхдүүдээсээ бүр одоо нөгөө хамгийн сул дорой хүүхдээ сонгож авна. Тэгээд нөгөө яадгийг одоо яг энэ ном дээр яг гарч байгаа байхгүй. Ерөөс эхнэрээ бол айгүй хайрладаг гэсэн ч аахгүй наав нь бол. Тэгээд энэ хүүгээ бол амар ингэж шүүмж дэрлэгдэг байсан. Тэгээд би бодсон байхгүй. Яагаад эхнэрээ ингэж хайрладаг байсан болов гэж бодсон чинь эхнэр нь болохоор Баян айлын боловсралтай охин байсан юм билээ. Тэгээ өөр болох дээрээ жоохон ядуу тэр мал нэтлэгчийн гэр бүлд өссөн нэг тийм ядуу өссөн дээрэс нь боловсралгүй хүн байсан байгаа байхгүй. Кавкагийн аав нь ээж нь болохоор эсрэгээрээсэн. Тэгэхээр энэ хүн одоо ээжийг нь одоо хохирчоо болгож сонгох ямар ч тийм боломж байгаагүй. Тэгэхээр хүүхдүүд рүү ичгэсэн байгаа байхгүй. Тэгээд ганцхан энэ хүүгээ дэрлэхэд дормжлол байсан юм байхгүй. 3 охиноо ч гэсэн 3 охин одоо 2 охиноо бол аюух бас ингэж дэрлэгдэг байсан гэж энэ дээр гарч байгаа байхгүй. Нэг охин болохоор аюу тийм ээжтэйгээ адилхан байсан юм байна. Тэгээд эхнэртэйгээ адилхан охиндоо сайн байгаад тэгээд эхнэрээс нь өөр одоо ааш аршинтай тэр 2 охин болохоор аюу тийм дэрлэгдэг байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нарцисс хүн чинь ингэж одоо хохирогчоо аюу тийм одоо ингэж аюу ухаалгаар ингэж сонгож байгаа байхгүй. За тэгээд миний энэ яриа бол одоо ерөөсөө мэрэгжлийн одоо тийм яриа биш те. Би угаасаа өөр мэрэгжлийн биш. Дээрээс нь би нарциссистын талаар би тэгж яахтар судлаагүй. Ерөнхийдөө би энэ номыг ингээд уншчаад тэгээд энэ амьдрал дээр нэг яг иймэрхүү хүмүүс одоо байдаг штэ гэдгийг одоо өөрөө ухаанаараа юм ажигснараа би ярьж байгаа байхгүй. Тэгэхээр одоо мэрэгжлийн хүмүүс одоо чи намаа ингээд сонсох юм бол аюу учир дутагдaltaй ярьж гин гэж хэлэх бах. Гэхдээ миний одоо энэ сууг бол ерөнхийдөө юм чөлөөтэй тэгээд яг ингээд найзууд дундаа бид нар ингээд ширээ тойроод одоо яаж ярьдаг вүлээ те ингээд өөрөө өөрийнхөө бодлоор ингээд шууд ярьдаг штэ. Одоо ингээд заавал ингээд номноос ингээд иш татаа тэгээд заавал ингээд мэрэгшийн талаас ингээд бид нар ярьдаг шүү. Одоо яг тэр шиг би бол яг тэгж ярьж байгаа байхгүй. Одоо би ингээд найзтайгаа ч гэсэн ингээд ярахтаа бол ингэж л ярина. Тийм. Тэгээд тэгээд ер нь одоо ийм хүнтэй амьдарч байгаа хүн бол ямар нэгэн байдлаар сэтгэл зүйчийн тусламж үйлчлэгийг бол авах хэрэгтэй. Сэтгэл зүйчнэр л энэ хохирогч нарт одоо тус болно. Тэгээд хэрвээ ингээд ийм хүмүүсийн хажууд ингээд дормжлуулаад өөртөө итгэлгүй болоод өөрийгөө голж байгаа бол битгий тэгэрэй гэж хэлмээрээ. Яагаад гэвэл хизээч төгс хөнгөж байхгүй тий хүн болгон адилгүй хөлөг болгон жороогүй тий чи муу байж болно аливаа зүйлийг муу хийдэг байж болно оюун ухаанч нь босож сэтгэхгүй байж болно энэ бол үнэхээр хэвийн зүйл заяа энэ үнэхээр хэвийн зүйл тийм учраас хэн нэгэн чамаа ингээд дутуугийн мэдрэмж төрүүлээд ивэл тэр хүнд учир байна гэж бод надад учир байна гэж битгий бод. Тийм. Тэгэхээр сэтгэлийн аль болохын сэтгэлийн юм дархлаатай байгаарай гэж би хүсэж байна. Өөрийгөө хамгаалаарай. Өөрийгөө тэгж зүгээр сууж агаад ингээд одоо хэн нэгний юм бай, тэ? Муухай юм бай битгий болоорой гэж хэлмээр байна. Битгүй. Жохон айгуу санаа гонхтой байна. Ийм хүмүүсийн хажууд ингээд амьдарч байгаа хүмүүсийн өмнөөс ингээд төсөөсөн чинь тэгээд ингэж ярахаар намайг
магадгүй нарциссист хүнтэй амьдарч исэн ч юм уу, өргөжсэн ч юм уу гэж бас бодож магадгүй. Үгүй. Би ерөөсөө ийм хүнтэй би учирч байгаагүй. Найдаж байгаагүй. Угаасаа би ийм хүмүүсийг би дэргэдээ байлгахыг би угаасаа хүсэхгүй. Анхнаасаа ч би хүсэхгүй байгасан. Манай нөхөр бол айгүй тийм өөрөвч зөөрөн сэтгэлтэй залуу байдаг. Тэгээд октод гэхгүй ер нь бол ийм хүмүүстэй ер нь бол дотносож битгий одоо нөхөрлөөсөө тэгээд болж өгвөл ийм хүмүүстэй амьдралаа холбохгүй байхыг хичээгээрэй гэж хэлмээр байна. Гэт нэр амар сонин дурсамж санаанд орчлоо заяа. Намайг нэг 5 дахь ангид байхад ирээдүйн өнөөдрөөс эхэлнэ гэдэг нэг дуу хит олжсан байхгүй юу? Тэгээд бүх хоттой хамтарсан. Тэгсэн чинь тэр дуун дээр юм нэг дуучин аран 2 мөрт дуулдаг байхгүй юу? Тэр 2 мөрт нь юу лээ? Үзэсгэлэнт огтудаж ирээдүй үзшгүй муу хийсэн ч энэ залуус ирээдүй гэдэг. Яг ийм 2 мөрөд тахгүй. Тэгээ энэ 2 мөртийг дууч наран дуулдаг. Тэгсэн чинь манай эгч маань тэгсэн аахгүй. Бүү инста наран инста ямар амар лаг дуулж байна. Галбар амар ингээд биширсэн янзтай хэлсэн байхгүй. Тэгсэн чинь би ч гэсэн чадсан штэ. Тэгж хэлдэг байхгүй эгчтэй. Тэгсэн чинь эгч намайг шууд зооцсон заяа. Йоо. Тэгээ би бүр ойлаад. Тэгээд чи агил чи наран шиг дуулж чадаач гэд намайг бүр цоцсон байхгүй. Тэгээд ингээд одоо ингээд бодоход ингээд эгч маань ингээд битгий өөрийгөө ингээд хэтрүүлэн үнэлээ тий. Энэ дуучин чинь агуу дуучин. Чи тэг чин тий дөнгөжөд ингээд дуулж ингээд баг сурж байгаа тий. За яг анги танхимдаа ангууд сайн дуулдаг гэж болно. Гэтэ чи өөрийгөө ингэж хэтрүүлэн битгий үнэл гэсэн одоо юм санаагаар тий. Тэгээд тэр байдал нь амар уурыг хүргэсэн. Эгчин бүр уурыг хүргэсэн юм шиг. Ямар мухай өөртөө ихтгэлтэй гээ тий. Тэгээд тийм зүйл надад ингэ тохиолдчихсан байхгүй. Тэгээ одоо ингэ бодоход би эгчтэй амар баярлж та. Яагаад гэвэл магадгүй одоо би ингээд тэр багаасаа одоо өөрийгөө ингээд бодит байдлаасаа ингээд хэтрүүлэн одоо үнэлж тий дүгнэж ирсэн бол одоо өнөөдөр ингээд нарциссист эмэгтэй болцсон тий. Тэгээд хажууд хүмүүсээ ингээд зовоогоод ингээд сууж байхч байсан юм билүү хэмэдлээ. Тэгээд эгчтэй баярлаа. Зулаа эгчтэй баярлаа. За. Бичлэгээ ингээд дуусгах юм. Нэг амьсгаагаар ярьсан учраас маш их алдаа дутгал байгаа байх. Тэгээ би ерөнхийдөө жоохон залхууч төрлийн хүн байхгүй юу? Төгс бичлэг хийх гээд тэгээ алдаа мадаггүй бичлэг хийх гээд ингээд олон удаа ингээд бичлэгээ тастаад тэгээ ингээд эдит хийгээд эвлүүлээ сууж байгаа оронд ингээд шууд ингээд цацчих. За. Баяр таа.